Харин маш хурдан өнөөдрийн гол баримжаагаа авцгаая хамгийн түрүүнд Азийн одоо индексүүдийг харцгаая. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол өнгө аяс яахааргүй мэдэгдэхүй эрсдлийн дуршил сэргэж байгаа. Гэхдээ маш эмзэг хэвээр байгаа төлөв харагдаж байна. Өмнөх огцом савлгааны дараа бол яхаар хөрөнгө оруулагчид ойрхон орнодын нөхцөл байдал цаашаага хурцдахгүй байж магадгүй гэж үзэн цаашдаа үргэлжлүүлэн эрсдэлтэй хөрөнгө рүү аажмаар орж байна. Гэхдээ гол хөтлөгчөж бол бодит эдийн засгийн дата бол огт биш, харин геополитикийн өнгө аяс гэдэг бол үзэгчид санах хэрэгтэй байна. Азийг харахад бол Япон, Хонконг бол өсөлтийг зааж байгаа. Австралийн S&P ASX 200 индекс бол арилжааны ихэнд бүр 1 давсан хувиар өссөн. Харин яг одоогийн байдлаар бол үйл ялэг уналтай. Гэхдээ өсөлтийн бүсэд байна. Wall Street-ийн индексүүд бол яхаар өмнөх арилжаанд өссөн. Энгийнээр хэлэх юм бол мөргөлдөөнөөс яриа хилцээр өгсөн, хилцээр орж байна гэсэн дохио аваад хамгийн түрүүнд бол хувьцаа худалдаж авч нефтийг бол зарж эхэлсэн байгаа. Мөн хамгийн том өөрчлөлт бол түүхий эдийн зах зээл дээр гарсан. Нефт даваа гарагт 11% унаад байсан. Одоо West-Texas-ийн хувьд бол өнөөдрийн хувьд бол 1.6% өссөн гэсэн баррел нь 88.68 буюу 100-аас 100-ийн түвшнээс хамаагүй доод одоо бүсэд бол арилжаа үргэлжилж байгаа. $98 доош хэвээрээ байна гэдэг бол яхааргүй зах зээл дээр бол өнөөдрийн төвшөнд бол сайн мэдээ. Гэхдээ зах зээлийн хувьд бол Ормозын хоолой эрсдлийг бол бүрэн арилсан гэж бол үзэхгүй байна. Нийлүүлэлтийн хамгийн муу хувилбарыг бол төр зур юм намжааж байгааг л харуулж байгаа шиг байна. Макро болон бодлогын төвшөнд бол энэ хөдөлгөөн бол маш ойлгомжтой логик дагуулж байдаг. Нефт огцон буурахад бол инфляцийн одоо айц дарамт суларч байгаа гэдэгс үг. Гэхдээ бондын өгөөж буурч $1 хувьд бол хүчээ алдж байгаа шалтгаан нөхлөр холбооны нөөцийн банк хэд чанга байр суурь барих шаардлага бол багаснаа гэдэг ийм хүлээлт дахин зах зээл дээр үнэлгээнд орж эхэлж байгаа шиг байна. Үүнийг дагаад ч гэсэн инфляцийн хүлээлтийн гол барометр гэж яригддаг Америкийн 2 жилийн бондын өгөөж өмнөх ориглоос бараг 1.4-1-ээр урууцсан бол зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт бол бүрэн хайчгаад байсан бодлогын чиглэл зөөлрөх магадлалыг бол дахин үнэлж байна гэсэн үг болж байна. Cross asset ч гэсэн ус энэ дохиог бол баталж байгаа. Алт 9 хоног дараалж унаад байсан. Одоо харин 1.7% өсч үндэс нь 4430-ийн төвшөнд байна. Мөнгөний хувьд бол 1 орчим хувиар өссөн байна. Крипто зах зээл дээр биткойн одоо Ethereum-ийн хувьд бол баг зэрэг буурсан бол зах зээл бүхэлдээ эрсдэл дуртай горимд бол бүрэн шилжээгүй байгааг бол энэ хоёр позицол энэ хоёр ханшийн одоо байдал бол харуулж байгаа. Гол санаа нэх юм бол зөвхөн үг яриагаар хангалтгүй Ормозын хоолой нефтийн урсгал боддоор сэргэж байж л тогтвортой бөгөөд ийм тайван зах зээлийн хувьд нөхцөл үүснэ гэдэг үг. Гэхдээ хэрв нефт дахин $120-оос дээш тогтоод хэрвээ Америкийн 10 жилийн бондын өгөөж жишээ нь 4.75 руу төхөөд хувьцаанууд дахин хүчтэй унаад эхлэх юм бол энэ асуудал бол геополитикийн бус шууд эдийн засгийн хямралын шинжтэй болно гэдэг гэсэн үг. Тэр үед бол бодлогын өнгө аяс дахиад өөрчлөгдөх байх л да. Гэхдээ юу ажиглахыг өгөхлөөрэ зах зээл бол өнөөдрийн үед бол маш тодорхой байна. Мэдээний гарчгийг бол зах зээл дагаж байна. Тийм болохоор Ираны яриа бодиттой ахицтай эсэх, Иран дахин няцаалт хийх эсэх хамгийн чухал нь Ормозын хоолойдох нефтийн тээврийн урсгал сэргэх хэсэг нь бол энэ 7 хоногийн хамгийн одоо чухал бүх хөрөнгөний ангиллын чиглэлийг бол шийтгэр. Тэгэхээр өнөөдрийн өсөлт бол яхаарахгүй баримжаа авахд тайвширсан зах зээлхээс илүүтэйгээр түр амс хийсэн зах зээл гэж хэлж болох байх. Жинхэнэ эргэлт одоо болох хэсгийг бол улс төр дипломатын ямар нэгэн мэдэгдэл биш. Нефтийн одоо тээврийн урсгал өгөөжийн төвшин санхүүгийн нөхцөл өөрөө шийдэх байх. Тэгэхээр одоогийн байдлаар бол зах зээл бол өнөөдрийн байдлаар сэргэж байна. Гэхдээ итгэл бүрэн сэргэж амжаагүй бол харуулж байх шиг байна. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол яахааргүй сүүлийн хэд хоногоос давуу байдал нь юу гэхээр тайвширсан байдалтай ийм харилцаа үргэлжиж байна. Зах зээлийн хувьд бол Kospi нилээд өсөлтөөрөө бол давуу байдлаараа хадгалж тэргүүлж байх шиг байна. Шанхайгийн хувьд бол бас 3829 буюу одоо хагас хувийн өсөлтийг үзүүлж байх шиг байна. Өнөөдөр бол маш тайван өдөр болох нь